Та нар үргэлж яг энэ мэт ингээд өөрийгөө зориул залбирч, өдөр болгон залбирч. Завхаа бодол, альва бузар муха бодлууд, хорон муу бодлууд ингээд бас бардам зан чөтгөр бардам зангаар чи хоолдог шүү. Их хэрхэл, цэцэрхэл, ховживэр. Тэм учраас Библи бидрийг ах дүүсээ муулж, гүтгэж ярихаа зогсоо гэж хэлдэг. Яг гэвэл энэ бүх зүйл сатанаас байдаг. Та нар боддоо манай чуулганы нэг охин багасаа найзлсан нэг найзтай хоёулаа Есүст итгэсэн сүмд явдаг. Тэгтээ ингээл харж яхад ингээл байсгийг л хэрэлчдэг гэсэн байхгүй. Байсгийг л тэгэл дараа нь эвлэрч. Тэгээ нэг өдөр над дээр ирээ хэлсэн. Пастора сатан ямар муухай юм бэ гэв. Шоконд орсон ирсэн л дээ. Ямар балиар юм бэ гэв. Яасан гэсэн чинь би ингээ гудамжаар алхаж явахдаа ингээл нөгөө нэг найзынхаа эсрэг дахиад муухай бодол ороод ирсэн гинэ. Одоо энэ намайг ингэж бодож байгаа да ингэж ярьж байгаа та гэл ингээл ийм хардталттай янз бүрийн. Тэнгуут л шууд хариу үйлдэл үзүүлж яаг гинэ. Яг тэр бодолтой. Тэгж ярих юм бол өөрөө тийм штэ гэл яг ингээ бодсон чинь. Яг тэрний дараа нараа пастора миний хажуунаас яг миний энэ чихний хажуунаас буцах сус салаад явахдаа би одоо найзч очиж хэллээ гэд. Чөтгөр миний яг хажуунаас ингээ гараа явсан штэ. Ямар муухай юм бэ гэж байгаа юм. Сатан таны нөхрийн чи эсрэг, таны эхнэрийн чи эсрэг, таны эцэг эх, эсвэл үр хүүхэд, таны төрсөн ах их дүүс, сүм чуулганы ах дүүс, пасторуудын эсрэг чөтгөрс мэргэжлийн яс хайдаг хүмүүс аахгүй. Танд орж ирж байгаа юм хардалт. Энэ бол ариун сүнсних биш шүү дээ. Нэг пастор над хэлж ирсэн. Сүмийнхэн нэтгэгчдээс ингээл янз бүрийн ховж гардаг гинэ. Өөрийнх нь эсрэг. Тэгээ тэр пастор хэлж байгаа байхгүй. Би сүмийнхэнтэй хэлсэн нараа. Бурхан та нар боддог шиг миний талаар боддгоо шүү дээ гэж. Би тэдэнд хэлсэн гэж байгаа юм. Бурхан өөрийнхөө хүүхдүүдэд доош нь хийгээл өдөржингөө хардаал. Инг хийсэн бол яах гэж бидэд л өгсөн юм бэ? Яах гэж бидийг тоссон юм бэ? Яах гэж бидийг сонгож үйлчлэл тавьсан юм бэ? Эзэн хийцээч тэгэдгүй байхгүй юу? Эзэн биднийг уучилдаг. Эзэн таныг уучилдаг шиг намайг уучилдаг. Таныг хайрладаг шиг намайг хайрладаг. Эсвэл намайг хайрлж уучилдаг шиг яг адилхан таныг яг адилхан ялгуулгүйгээр хайрладаг. Эзэн тэгээ биднийг хэлсэн. Би юунэ л хайрл та нар. Яг ч нэг чуулганд биднийг дуутсан. Би юуныг хайрл гэж дуутсан байгаа шүү дээ. Би юуныг хайрл. Би юундээ тусал. Би юунийгээ дэмжи. Хамтдаа сайн мэдээг тунхаглал. Энэ ертөнцид би ирсэн гэдгийг, би тэдний төлөө үхсэн, амилсан гэдгийг, нүглийн уучлал байгаа гэдгийг тэдэнд тунхаглал гэж эзэн биднийг энд нэгтгсэн. Энэ бид нар гэр бүл шүү дээ. Амен. Бид Бурханы гэр бүл шүү дээ. Бид ах дүүс шүү дээ. Бид мулагдвал хамт мулагдана шүү дээ одоо. Энэ муу Есүсийн. Эсвэл муу Есүсийн хаанчлах нь гэл бид хамт л доромжлогдно. Тэгтэл зарим хүмүүс ингээд ганцаараа амьдарч байгаа юм шиг амьдарч идэг хүмүүс байдаг. Ах дүүс нь муулагдаж байхад өвдөгчгүй, сэтгэлж өвдөггүй. Гэхдээ бүр нэмээд доромжилж байгаа юм биш үү? Дээрээс нэмээд үл итгэжтэй хамт ах дүүсээ. Бид биеиндээ хайртай байх хэрэгтэй байхгүй юу? Үгүй дайснаа хайрлага тушаалыг авчихад энэ ах дүүсээ хайрлах чадахгүй нэг чинь байж болох уу та нар боддоо. Дайснаа хайрлах хэрэгтэй шүү. Тэ дэрэгт хүндээ хэлээ тэхүү. Та бол миний ах дүүс. Би таныг хайрлах болно гэж хэлдэг. Чин сэтгэлээсээ хэлээр. Чин сэтгэлээсээ хэлээр. Би таныг хайрлах болно. Би таны төлөө залбирах болно гэж хэлээрэй. Тий. Үнэн Библи ингэж хэлж байгаа. Та мологдвол би ч мологдно. Та алдаршвал би ч алдаршна. Манаас өмнөштэй гэл. Амен. Халелуя. Бид чинь нэг бий байхгүй. Тэгтэл ингээд зарим манаас өмнө тийм байхгүй л дээ. Зүгээр зарим нэг өөр чуулганы итгэгчийг харахаар ингээд сошиал машинаар ах дүүсээ муулаад идэг. Гэхдээ тэр ах дүүстэйгээ уулзраа болох хэрэгтэй байхгүй. Библийн зарчим юу юм бэ?
ах トゥ устэйгээ уулзраал. Ах トゥ усаа уучил хайрл. Хэн нэгэн ах トゥ ус чинь нүгэл үлдэж байгааг чи харуул хувьчлан очиж зэмэл гэсэн. Шууд сошиалоор өөрөө итгэгч мөртлөө итгэгч нарыг пасторуудыг ингээд бүр үл итгэгчдийн өмнө ингээд яллаж буруутхан доромжлон утааж бичдэг. Тэгээ өөрөө нэг тийм ариун цагаан амтэн шиг. Уг нь нэг бие бол яаж ч утсан нэг бие байсан бол нэг нь муулагдаж явахад уг нь хамт өвдөж хамт ингэж шаналх ёстой байтал чинь ямар ч өвдөх сэтгэлгүйгээр нэг нэгэ муулж ийн гэдэг чинь энэ хүн яг нэг бие байна уу? Та нар ингэдэггүй үстэй. Ингээ чигчэн хурууга хаалган тавьчлаа. Тавьчихсан хүн байна юу? Ер нь хуруу мурууга. Чивчиг хурууга ингээ хаалган тавьчихсан байсан чинь тий. Тоохчгүй цусын садруулаад ингээ мэдрэгчгүй явж идэг хүн байна уу? Бараг арчаагүй юм а гэсэн бараг тий. Яга хавчуулч очие гэдэггүй үстэй. Бид өөртөө бөө юм болдог үстэй. Эмчтэр очиод энэ чигчэн хуруу штэ. Танд хамаагүй биш юм уу? Яг үл таны эрэхтэн шүү дээ. Чигчэн ураа авчихлахад бүхэл биеэрээ өвдөж шаналж бүхэл биеэрээ бүр үүлчихсэн нүднээс нь нулимс нь гоож бол тий. Нүд тэхгүй шүү дээ. Ямар бие авчихдсан биш ямар гогчно гэд нүд чинь чигчэн урандаа тэхүү. Бусад энэ хуруунууд арчаагүй юм даа чи гэдэг энэ чигчэн урууга ад үзэхгүй шүү дээ. Харин бүхлээр нь халамжилдаг тий бүгдээр. Тэгтэл зарим хүмүүс ингээд нэг ах トゥ ус нь хамт муулагдж байхад дээрээс нэмээд оромжлоод гүтгээд ингээд явж идэг. Энэ бол үнэхээр нэг бие мөн үү? Бид хамт доромжлогдоод байна шүү дээ. Хамт муулагдаад байна шүү дээ. Болохгүй шүү дээ. Залбираад хэрвээ үнэхээр л тэр ах トゥ усынхаа алдааг харсан бол Библи юу гэж байгаа вэ? Библийн зарчим ховчлон очиод ах トゥ устай хэл. Ховчлон яар уучраал. Тийм учраас бид нар ганцаар юм шиг ингэж явж болохгүй шүү дээ. Орчлонд ойр ганцаар юм шиг. Зарим нэг хүмүүсийг харахаар ердөөсөө дэндүү ариун. Дэндүү төгс. Тэгээ сүмд явхад дэндүү ариудаад байна гинэ. Дэндүү гойдоод тэгээ сүмд явдаг. Хуваараа гэдэг. Сүмд явахлаар муусаанууд. Мусаа нүгэлтнүүд. Тэр хүн өгцөн дээр шүү дээ. Тэгээ тийм бай тийм бурхан авчт юм уу? Авчт. Тийм хүмүүсийг удахгүй авчт. За хүмүүс чи газар дэлхий дээр эзний хүмүүстэй чуулгантайгаа хамт байж чадахгүй юм байна. Би чамайг авчиал гин. Сануулж байгаа л авчт. Тэгээ зарим хүмүүс яг тийм хүмүүс байдаг. Сүмдэж байхад дэндүү ариудаад тэнгэрд очих гэхээр арай бохирдоо тэгээ тэнгэр газрын хооронд ингээд унжаад явж байгаа хүн байдаг. Тэгээ дэрэгд хүмүүс рүү гардаа тийм хүн байна уу гэвэл тэгээ бид нэр бүгдээрээ зүгээр л бие бинийгээ хайрлал даруухан хамтдаа явах. Эзний алдрын төлөө тий. Залбирая хамтдаа. Шийдвэр гаргацгаая. Эв нэгдэл, сүнслэг эв нэгдэл, хамтаа хэлцгээе. Сүнслэг эв нэгдэл. Зүрх сэтгэлээс ах トゥ усээ уучилдаг, хайрладаг. Бивнийхээ төлөө байдаг. Нэг эрэхтэн зов бол хамт зовдог. Нэг эрэхтэн муулагдвал яг адилхан муулагддаг. Яг ийм л эв нэгдэл. Бүгдээр 1-р Коринт 12 дээр энэ эв нэгдлийн талаар ярьсан байна. Бишээ. Ром 12 дээр нөө. Бүгд хамтдаа харъя. Энэ эв нэгдлийн талаар. Нэгдүгээр Коринт 12 дээр байгаа юм байна. 12-оос. За энийг та нар минь уншиж тунгааж энэний дагуу нэг үнэхээр нухацтай бодож үзээрэй. 1-р Коринт 12:12 дээр. Эзэн энэ үгээр биднийг улам бүр нэгтгэж өгөөрэй. Бие нь нэг атлаа гэж байна. За энэ бидний биеийг ярьж байгаа шүү. Хүний бие. Та өөрийнхөө бие дээр бодож үзээрэй. Бие нь нэг атлаа. Танд хэдэн бие байдаг вэ? 2, 3. За Библи энийг хэлж байгаа. Энэ бие нэг л бие, тийм үү? Та нэг л биетэй.
Атлаа юу гэнэ үү? Олон эрхтэнтэй гэж. Амен. Олон эрхтэнтэй. Байдагчлан биеийн бүх эрхтэн хэдийгээр олон боловч нэг л бий болдог гэж. Амен үү? Бид олон эрхтэнтэй. Гэхдээ нэг л бий болдог. За тэгвэл Христ яг ийм гэж. Христ чуулган яг ийм. Маш олон итгэгч нар, маш олон сүм чуулган, маш олон пасторууд, маш олон удирдагч нар, Магдалины удирдагч, шүгжимчид, дуучид бүгдээрээ өөр өөр ялгаатай, маш олон. Тэгвэл яг Христийн бие л болдог. Нэг л. Амен. Яг л та бидний эрхтэн тус тусдаа өөр өөр боловч нийлээд нэг л бий болж байгаа ч адилхан. За цаашаа харъя. Учир нь Евдээчүүд эсвэл грекүүд, боолууд эсвэл эрхчлүүд хүмүүс жалгаагүй бид бүгд нэг сүнсээр нэг бие рүү яасан гэж байна. Баптизм хүртэж нэг сүнсийг уусан юм а. За энд Евдээ, грек, боол, чөлөөтөө, баян, ядуу, мэдлэгтэй, мэдлэггүй, бичиг үсэгтэй, бичиг үсэггүй хамаагүй. Зарим нь энэ гэрт чуулганда сайхан гэрээсээ, сайхан апартмент хауснасаа ирж яхад зарим нь чуулганд тараншаанаас ирээ сууж байгаа хүнч байгаа. Бид бүгдээрээ Христ дотор нэг бие, нэг сүнсийг уусан. 14. Учир нь биеийн эрхтэн ганц биш гэж байна. Учир нь харин олон гэж хэлсэн байна. За биеийн эрхтэн танд ер нь хичнээн эрхтэн байдаг бол ер нь тоолж үзсэн үү? Хүмүүс тоолцсон л байдэн те. Хідэн яс 300-аад яс ч үлээ юу лээ. Баахан юмгээ нэгдсэн. Ингээд архитектурын арга яс бий болоод дээрэс нь ингээд зөөлөн идүүд, булчин, шөрмөс тэгээд арьсаар үсээр бүрхэгдээд хүн ингээд бидний бие уулз гайхамшигтай олон эрхтнүүдийн эд эсүүдийн нэгдэл байгаа байхгүй юу? Бүр өөрөөр хэлбэл гайхалтай ив нэгдэл байгаа байхгүй юу? Бүр юр бусын нэгдэл бидний бие бол. За 15. Хөл би гар биш тул биеийнх биш гэвэл тэр үүнээс болж биеийнх биш болохгүй шүү дээ гэж. Тэ? Чигчээ хуруу хаалганд тавьчихчээ яхад нүд ингээл харахчгүй те. Ийм байдгүй шүү дээ. Энд хэлж шүү дээ. Нүд би гар биш тул хамаагүй гэж ингэж болохгүй. Тэгвэл харамсалтай нь чуулганд ийм байж байдаг. Нэг нь зовж яхад, нэг нь мулагдж яхад тоохчгүй. Бараг цуг муулцсан явчихдаг. Эн чинь яг энэ биеийн хүн мөн үү гэдэг маш том асуулт гарч ирнэ. Хэрвээ нэг бие байсан бол хамт өвдөх ёстой байсан байхгүй. За ямар тохиолдолд чигчээ хуруу авчигж яхад мэдэрдэггүй вэ? Хүн мэдрэхгүй цусан садраа явж яхад ямар тохиолдолд мэдэрдэггүй гэж уйман өвчтөө. Уйман өвчин гэж байдаг. Эрхтнүүд нь тасарч унжаахад юу ч мэдэрдэггүй. Гар нь зүсэгдсэн. Биеийнх нь аль нэгэнд өт орцсон байхад уйман өвчтөө хүн юу ч мэдэрдэггүй. Тэгээд тэр нь явж байгаад ингээд тасраа унжаадаг. Энэ бол аимшигтай ноцтой өвчин байгаа байхгүй. Өнөөдөр орчин үеийн шинжлэх ухаан хөгжөөд уйман өвчин ерөнхийдөө байхгүй болсон. Гэхдээ зарим газруудад байдаг. Гэхдээ ер нь маш бага цөөрсөн. Ер нь байхгүй болсон бадай адилхан. Гэтэл Христийн биед уйман өвчин байж байдаг. Ах дүүсэнд доромжлогдож, муулагдаж, пастор удирдагчдад доромжлогдож, муулагдаж байхад юу өвддөг. Ямар ч мэдрэмж байхгүй явж байдаг. Бараг дээрээс нь нэмээд дэвсэлж байна. Энэ бид гэр бүл мөн үү гэдэг асуулт. Энэ биеийн хүн мөн үү? Биеийн эрхтэн мөн үү? Өнөөдөр заримдаа сошиалар харамсалтай ах дүүс нэгэ үл итгэгчдийн өмнө доромжилж байхдаа ердөөс сэтгэл өвдөхгүй байгааг хараад би өнгөрсөн 25 жил Монгол чуулганы эв нэгдлийн төлөө би залбирч байна. Манай сүм байгуулагчнаас хойш өглөө болгон өөрийн залбирал дээр бид Монгол чуулган гэж залбирдаг. Монгол чуулганы пасторууд, удирдагч нар, Монгол чуулганы итгэгчдийн ариун байдлын төлөө, эв нэгдлийн төлөө бид үргэлж залбирч байгаа. Бид чуулганаараа залбирдаг. Есийн ханчил чуулган 21 дахь жилдээ залбирч байна. 2000 оноос хойш би Монгол чуулганы эв нэгдлийн төлөө залбирч байхдаа ийм үзэгдлүүдийг хараад үнэхээр харамсдаг. Ихэнхдээ гомдол байдаг, шалтгаан атаархал байдаг. Эсвэл бардам зам байдаг. Бас ховжив сонсчоод ах дүүсээ шүүдэг. Тар боддоо. Надтай амьдралдаа уулзаж нэг үг сольж үзээгүй хүн надад гомдсон байдаг гэж боддоо.
бүр намайг үзэн ядсан байдаг. Надтай би тэрнтэй амьдралдаа уулзаж үзээгүй хүн. Тэг яга над дург болчт юм бэ? Би яац юм бэ? Ягаад гэвэл ховж бас. Ийм аюултай. Тийм учраас Библи ховж хор тавдар мэт тарах юм а гэж хэлсэн байна. Хор тавдар. Та ховж сонсвол шууд дох тусч байгаа юм шиг шууд хор тавдартай болно гэсэн үг. Сүнслэг хор тавдар. Тэгээд та амьдралдаа уулзж байгаагүй хүнээ шууд тэгж хардаг. Тийм учраас Библи ховживыг бурхан жигсэн. Ах дүүсээ муулан ярьж байгаа хүмүүсийг бурхан үнэхээр шийтгэлгүй орхихгүй шүү. За бүгдээрээ цаашаа хар. 16. Чих би нүд биш тул биеинх биш гэвэл тэр үнээс болж биеинх биш болохгүй шүү дээ гэж. Бүхэл бие нүд байсан бол сонсгол нь хаана байх вүлээ? Тэгээ та нар боддоо. Бидний бие маш олон эрхтнүүдийн нэгдэл, жинхэнэ төгс эв нэгдэл байхгүй. Тэгтэл боддоо бүхэл бие маань нүд байсан бол яах вэ гэж. Та нар төсөөлдөө танд ямар ч эрхтэн байхгүй зүгээр нүд та. Энд нэг нүд ингээ хөл байхгүй ингээ бүлтэрсэн явж ивэл энэ аим шиг үстэй. Аимшигын кино цаашаа юм болно шүү дээ. Бурхан минь. Тэгээ та юугаараа сонсох юм? Юугаараа ярих юм? Юугаараа өөрийгөө тэжээж хоолоо идэх юм? Нүдтэй бардамнал. Би бол өстой давхраатай алаг нүдтэй. Би бол өстой сайхан амтын энэ чих мэх энэ өстой бусад эрхтнүүд бол өстой ингээд нөгөө хэдэ хараад нүд маань. Энэ хуруу бүр маань ицсэн. Би энэ бийд баймааргүй нөгөө бүт төсрээ гараа ивчүүл яг уу. Өнөөдөр зарим хүмүүс Христийн бийд ийм хүмүүс байна шүү дээ. Бүт төсөрцөн явж байгаа. Аим шиг. Таар хэлэхгүй аим шиг гэж. Аим шиг цаашаа үстэй. Заримдаа ийм бүлтэрцэн явж байгаа хүмүүс байгаа шүү. 18 дээр харин идэггүй бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бийд баярлуулжээ гэж. Бурханы хүслээр та бид нар энд байгаа. Бурханы хүслээр энэ олон монгол чуулган, монгол пасторууд, Бурханы хүслээр энэ Монголд байгаа, дэлхийд даяар байгаа энэ эрхтнүүд, Христийн биеуд бий болсон. Амен. Бүгд хэрэгтэй. Хэрэггүй сум гэж байхгүй. Хэрэггүй итгэгч, хэрэггүй пастор, хэрэггүй магтаалын удирдагч, үйлчлэгч нар байхгүй. Бүгд өөрийн гэсэн үүргээ гүйцэтгэж байгаа юм шүү. Тэгээ тийм учраас дэрэгдэхүндээ та хэрэгтэй шүү надад. Та маш их хэрэгтэй шүү. Та монгол чуулганд хэрэгтэй шүү гэж хэлээр. Хэрэггүй зүйл нэгч байхгүй. За та нар бие харал да. Тастаа хийчмаар юм байна уу? Тэгвэл энд ингээд хөөгөө зайлуулчмаар хүн яг үндэ бол байхгүй шүү. Заримдаа магадгүй зарим хүн би хинчвшээ, би бол энэ сүмд байх хэрэггүй гэж бодож иж магадгүй. Үгүй ээ. Та хэрэгтэй. Дахиад хэлэхгүй та маш их хэрэгтэй хүн шүү гэж хэлээр. Арван 8 дээр хэлж штэ. Харин өдгөө бурхан өөрөө хүссэнчлэн эргэтэн тус бүрийг бийд байршуулжээ гэж. Амен уу? 19 хэрэг бүгдээрээ нэг эргэтэн байсан бол бие нь хаана байх вүлээ? Харин эдүгээ олон эргэтэн байдаг ч нэг л бие байна. Нүд чи надад хэрэггүй гэж гарт эсвэл толгой та нар надад хэрэггүй гэж хөлд хэлж чадахгүй юм аа. Бүр мөхс мэт санагдах эргэтэн ч биед илүү хэрэгтэй гэж шүү дээ. Хэрэггүй нэг тийм хэрэггүй юм шиг тийм эргэтэн ч биед маш их хэрэгтэй. Энэ юуг яриад байгаа вэ гэхээр Христийн биеийн тухай, сүмийн тухай яриад байгаа байхгүй. Өнөөдөр энэ хэрэггүй мэт санагдж байгаа нэг хүн сууж иж магадгүй. Гэхдээ тэр хүн маш их хэрэгтэй. Маш их хэрэгтэй. Тэгээ бүгдээрээ дахиад хажуудах юм дээлээ. Та маш их үнцэнтэй хүн шүү. Нүдрүү нь харж байгаад хэлээч тэхүү. Та маш их үнцэнтэй. Маш. Маш их хэрэгтэй. Инчтэй гэж бодож байгаа хүн маш чухал байдэн шүү. Сая тэрийг бид нар үзлээ шүү дээ. Тэ нөгөө Деважингийн хаалга драмд би хэлсэн тий би бүр гайхаад манай сүмд хамгийн авьяасгүй гэж бодож исэн хүмүүс ёстой нэрээ тэр драмд ороод нэрээ ямар лаг байлаа. Тэгэл би гайхсан нэрээ бахархсан. Хэрэггүй хүн гэж байдгүй юм байна гэдгийг би саяхан ойлголоо шүү дээ бас гэдэг. Гайхалтай тий. 22 дээр бүр мөхс мэт санагдах эргэтэн харин ч биед илүү хэрэгтэй байдаа гэсэн байна. Бурхны үг үнэн юм биш шүү ах дүүс. Бүр үнэн юм биш шүү. Амен. Та надад хэрэгтэй, би танд хэрэгтэй шүү. Амен. Зарим залуучууд бодож байгаа энэ хэдэн нөхдүүд хөдгүүн бах та гэдэг. Зарим залуу пасторууд, залуу удирдагч нар энэ анхуу үеийн гэж байгаа энэ
нөхдүүд өхдгүн байхтаа гэж ярьж байгааг би сонсч ирсэн. Харамсалтай. Энэ хаанаас ийм муухай юм бий болж байгаа юм бэ? Есүс хизээч тэгж бодохгүй шүү дээ. Ариун сүнс ингэж боддог болов энэ өхдгүн байхтаа энэ анх үеийнх нь гэж. Тэд Бурхныг үнэхээр доромжилж байгаа. Бурхныг гомдоож байгаа. Анхан үеийнхний залбирал золиос зориулалт өнөөдөр өнгөрсөн 30 жил Монгол чуулганыг төдийгөөс өдий хүртэл аваад явсан тэдний үүрэг, тэдний золиосыг Бурхан заавал ерөнө. Бурхан шагнах бол. Өмнөх үеэ нулимж байгаа тэр хүмүүс хожим өөрлөгөө нулимглах болно. Хүн юу тарснаа л хурааж авдаг. Тэм учраас та нар ховж битгий сонс. Наад хор тавдрыг би сонсохгүй өөрөө асуудлаа шийдгэж ил. Амен. Нэг эсийн бүлэг байдаг Америкт нэг эсийн бүлгийн тухай сонсч байсан. Удирдагч надад хэлж байсан. Хамтдаа цуглахдаа дандаа нэг 5-4-ийн хамгийн ихний дөрөв нь гинэ. Энд хэнийг ч болохгүй гэж. Бид ховж ярихгүй. Энд Есүсийг л ярина. Бид Бурхны үгийг ярина. Өөрийнхөө тухай ярина. Хүний тухай биш. Өөрийнхөө зовлон жаргал асуудал оноо залбирлын дэмжлэгээ бид ярил өөрийнхөө тухай яриа гэж. Би бусдыг бид нар шүгнэж шүүж ярьдаг. Бид шүүгчээр том үлдсэн юм уу? Тэр надад үнэхээр гайхалтай, ёс зүйтэй эсийн бүлэг санагдсан шүү. Амен. Амен уу? Халелуя. Тэгээ тэр эсийн бүлгийн хүмүүсийн ажил залбирсан, байр залбирсан, өөрсдийнхөө төлөө залбирч исэн хүний нутагт байгаа хүмүүс шүү дээ, харийн нутагт. Бүгд биелсэн гэж байгаа байхгүй. Амен уу? Халелуя. Гайхалтай. За тэгээд уншмаар өвч. Ингээд дуусгая та нар 1-р Коринт 12-ийн 12-оос 25 хүртэл уншаарай. Амен уу? Тэ бүгдээрээ залбирцгаая. Тэгэд төгсгөлийн уншижээ. 26. Нэг эргэтэн зовбол бүх эргэтэн хамт зовно гэж. Тий. Монгол чуулган нэг нь муулагдахад бид бүгдээрээ л муу сайнууд гэж хамт муулагдана. Монгол чуулганд нэг нь алдаршвал энэ Есүсийнх нь бид хамт сайлагддаг байхгүй да. Ах дүүсмнэ. Бид ч гэсэн тэгдэг үстэй. Хэн нэгэн итгэгч хүн сайн яригдахад итгэгчтэй бид нар бас итгэгч байхгүй юу гэж бид нэгнээрээ бахархдаг үстэй. Тийм учраас бид нэг биш дээ ах дүүсмнэ. Бие биенийхээ төлөө өргөл залбирч байна. Тийм учраас л Библи бидэнд ариун хүмүүсийн төлөө сүнс дотор цөхрөлтгүй, тасралтгүй бүх орлого гуйлтаараа залбир гэж хэлсэн байдаг. 27 дугаар ишлэл. Идүгэ та нар Христийн бөгөөд Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юмаа гэж хэлсэн байна. Амен. Баярлалаа Иесус. Бүгдээрээ Монгол чуулганыхаа юм нэгдлийн төлөө залбирцгаая. Монгол чуулган дэлхийд даяар байгаа. Солонгос, Америк, өөр бусад улс үндэстнүүд, Европт байгаа бүх итгэгч нар Монгол даяар байгаа. Бүх орон нутаг даяар байгаа. Улаанбаатарт байгаа бүх итгэгч нар нэг бие гэдгээ ухааран ах дүүсийнхаа талд байж муулагдвал хамтал муулагдаж доромжлогдож сайлагдвал хамтал сайлагдаж алдаршин гэдгээ ухааран нэг бие дотор байгаагаа ухаарч бие биенийхээ төлөө санаа тавин залбирдаг байхад туслаарай эзэм. Монгол чуулганы итгэгч болгон, пастор болгон, илгээлтийн эзэд болгон, чуулганы ахлагч нар болгон, чуулганы хөгжимчд, дуучид, бүжигчд, магтагчд, чуулганы зуусан залбирагчд, чуулганы хүүхдийн багш нар, эсийн бүлгийн удирдагч нар, чуулганы бүх үйлчлэгч нар бүгд эзэмнэ. Үнэхээр сүнслэг юр бусын ив нэгдэл дотор орох болтугай гэж би эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Бидний доторх энэ хагарал, атаархал, ховж энэ мах бодын чөтгөрийг сатаныг баярлуулж хоололдог, ариун сүсийг гомдоодаг энэ муухай ёс зүйн үйлдэл зайлах болтугай. Монгол чуулганы ив нэгдэл агуу байх болтугай. Дуулал 133 дээрээс ах дүү самтдаа нэгдмэлээр амьдрах нь хичнээн сайхан хичнээн тааламжтай бай гэж. Эзэн тэнд ерөөлийг тушаадаг юм аа. Монгол чуулган та бид нар ерөөгдсөн байя гэж хүсвэл ерөөгдсөн гэр бүл, ерөөгдсөн чуулган, ерөөгдсөн дагалдагч нар байя гэвэл ив нэгдлийн талд зогсоосоо гэж би та бүгдийг уриалж байна. Бурхан алдарш болтугай. Амен.